Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч байна. За би өнөөдөр бүтэн сартай энэ өдөр та нартай зориул сарнаас мессеж хүргэе гэж бодсон. Тэгээд би өнөөдөр энэ гаргасан үзрүүд маань дандаа сартай холбоотой үзрүүдээс сонгож гаргасан байгаа. За ингээд эднэрээсээ нэг үзэр суглая гэж бодож байна. За хамгийн эхлээд энэ үзрнээс үгэй. За өнөөдөр хоньны ордны бүтэн сар гарч байгаа. Ийм учраас хоньны ордны бүтэн сараас энэ видеог үзэж байгаа хүмүүс ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг би асуух гэж байна. За маш гайхалтай хамгийн эхлээд юу гарсан бэ гэхээр яг хоньны ордны үзэр гарлаа. За хоньны ордны үзэр гараад өөрийнхөө хийх гэсэн зүйлээ хийх цаг чинь болсон байна. Бодсон бодлоо хэрэгжүүлэх цаг чинь болсон байна гэж хэлж байна. За дараа нь би дахиж ийм үзрээс гаргах чам. За энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд өөрийгөө илэрхийлэх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэж. Зарим нь магадгүй өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй байгаа, өөрийнхөө сэтгэл дотроо байлгаад байгаа, бодсон бодлоо бас гаргаж хэлэхгүй байх гэж. Тийм учраас сайн гаргаж хэлж илэрхийлэх хэрэгтэй. Гэхгүй бол хоолойны чих хүртэн чинь нөлөөлөх болно. За дараа нь хилэнцэн ордны сар гарлаа. Сартай үзэр таарлаа гэсэн үг. За хилэнцэн ордны сар юу гэж байна гэхээр зарим хүмүүсийн хувьд энэ видеог үзэж байгаа зарим хүмүүс хилэнцэн ордны хүмүүс гэж болох юм. Тийм учраас хилэнцэн ордны хүмүүс маань ямар нэгэн сэтгэлийн тийм хэцүү байгаа тийм байдал байвал тэр нь хилэнцэн ордны сар гарах үед энэ байдал чинь хамаагүй дээр болох болно. Ялангуяа хилэнцэн ордны бүтэн сар гарах үед хилэнцэн ордныхон өөрийнхөө тэр дотроо байгаа маш хэцүү стресстэй байдал, хүнд байдал гэх мэт зүйлүүдийг явуулж чадах нэ. За дараа нь ийм үзэр байгаа. Энээс нэгийг суглая. За энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд хэтрүүл жоохон боддог байж болох юм. Хэтрүүлэхтэй зүйл боддог. Хичнээн амьдрал чинь асуудал байсан ч гэсэн ямар нэгэн зүйл болохгүй байсан ч гэсэн тэр зүйлээ маш тийм хэцүү хүн дээр хүлээж авч маш байгаагаас нь илүү маш томоор тэгж төсөөлөн боддог байж болох юм. Тийм учраас тэрэндээс анхаарах хэрэгтэй гэж. За дараагийнх нь ийм үзрээс гаргах чинь. За одоо өнөөдрийн гарч байгаа энэ хоньны ордны сар зарим хүмүүсийн хувьд ямар нэгэн зүйлийг нь ойлгож ухаарахад тусгаалах сар болох болно гэж гарч ирж байна. Ийм учраас өнөөдөр ямар зүйл амьдрал чинь маш хэцүү санагдаж байна. Ямар зүйл учраа олоогүй байна. Ямар зүйлийн тийм бүрхэг байдлантэй тодорхой олоогүй байна. Тэр бүх зүйлүүд тодорхой болж ирэх болно. Нэг үгээр хэлбэл нар гараагүй амар сүйдэртэй байсан. Тийм байдал чи одоо зэгцэрч энэ бүтэн сарны дараа цэлмэг тэнгэр гарч ирэх болно гэж би харж байна. Яа гэвэл тэнгэр гарч ирсэн юм. Тэнгэр рүү харж байгаа юм ихтэй. За яагаад гэвэл энэ хоньны ордны бүтэн сар маань зүгээр нэг бүтэн сар биш. Энэ бол супер бүтэн сар байгаа. Супер тэргэл сар гэдэг нь ямар учиртай вэ гэхээр энгийн бүтэн сарнаас хэд дахин илүү хүчтэй, хэд дахин бидний сэтгэл хонд илүү ойрхон байдаг болохоор илүү супер том гэдэг утгаараа. За энэ дээр бүр 3 юм гарч ирж байна. За энэ видеог сонсож байгаа зарим хүмүүсийн хувьд ямар нэгэн зүйл дээр хүлээн зөвшөөрч чадахгүй, ямар нэгэн асуудал, өөрийн зам байдал гэх мэт зүйлүүдээ өөрөө засах хэрэгтэй гэж бодож байгаа ч гэсэн тэрийгэ засаж чадахгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй зөрөөд байна гэж гарч ирж шүү. За тийм учраас жоохон тийм зөрүүд байдалтаас жоохон анхаарах хэрэгтэй. За тэрнээс гадна энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд болохгүй байгаа зүйлээ урсгалаар нь хүлээж авах шаардлагатай байна. Яагаад гэвэл хичнээн өөрийн чинь бодсон зүйл үгүй болох ёстой гэж өөрөө хичээгээд тэгж бодоод байгаа ч гэсэн цаанаасаа болохгүй байгаа учраас одоо хүлээн зөвшөөр өөрийгөө битгий их зовоо гэж гарч ирж байна.
За дараа нь бясалгал хий гэж өөрийн чинь сүнсэн багийнхнаас нэг нь хэлж байна. За өнөөдөр бол хоньны ордны супер бүтэн сартай өдөр. Маргааш ч гэсэн энерги нь байх болно. Хэрэв хүсэх юм бол өнөөдөр миний орой 10 цагт хийх гэж байгаа бүтэн сарны бясалгалд хамрагдаж болно. Би өөрийнхөө Instagram линкийг энэ видеоны доор оруулчихна. Instagram-аар холбогдоод надаас үлбэрийн мэдээллийг авч болно. За дараагийнх нь ийм үзрөөс би түрүүний энийг харуулъя, ийм үзрөөс гарсан. Дандаа сартай үзрнүүд байгаа. За маш зөв зүйл гарч ирлээ. За энэ юу вэ гэхээр энэ харагдж байна шонгийн модноос өөрийгөө татж байгаа үнийг харуулж байна. За энэ хүн шонгийн модыг хичнээн татсан ч гэсэн энийгээ дийлэхгүй. Энэ хоёр утсаар уйчихсан байна. Тэгээд аль болох урагшин татахыг хичээж гин гэхдээ энэ байдал чинь бол бүтггүй гэдгийг ойлгоорой. Нэг үгээр хэлбэл битгий хүнд энерги тээж яваад тэр асуудал одоо өнөөдрийн хоньны ордны бүтэн супер сараар явуулах хэрэгтэй. Хүлээн зөвшөөр. Чи хичнээн татсан ч гэсэн чи энэ 3 том шонгийн модыг татаж дийлэхгүй гэдгийг ойлгох гэдгийг хэлж байна. За дараа нь энэ үзэрнээс өгч байна. За 3 үзэр гарч ирлээ. За маш гайхалтай зүйл гарч ирлээ. Энэ юу вэ гэхээр дахиж өнөөдрийн сартай холбоотой энергийн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энерги цэвэрлэл, хүнд энерги явуул. Хүнд энерги явуулахад хамгийн тохиромжтой сар бол бүтэн сарны бясалгал байд юм аа. Ийм учраас өнөөдрийн бясалгалд өөрийгөө бодож ороорой гэж зөвлөмөр байна. Сарны гэрэлд энерги цэвэрлэх гэдэг зүйл гарч ирсэн. За дараа нь юу гарч ирсэн бэ гэхээр өөрийнхөө бодож байгаа бодолдоо анхаар. Юу бодож ин тэр зүйлээ өөртөө татаад байна гэдгийг ойлгоорой. Ялангуяа ямар нэгэн тийм сөрөг болохгүй байгаа зүйлээ дахин бодоод тэр зүйлээ ямар нэгэн байдлаар зэгцэрэхгүй улам сунжруулад, улам бүтлгүй болгоод байгаагаа хүн болго ойлгох хэрэгтэй гэж гарч ирж байна. За зарим хүмүүс ирээдүйтэйгээ холбоотойгоо маш бүрхэг бодлыг бодоод байна. За ирээдүйд юу болох вэ? Ирээдүйд бүр хэцүүдэх болов уу? Ирээдүйд миний байдал сайжрахгүй болов уу? Өөрчлөгдөхгүй болов уу гэх мэт зүйлүүдийг бодоод ээж магадгүй. За тэгвэл юу болох нь тодорхой биш. Ирээдүйг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Битгий хитрхи их ирээдүйдээрээ оч гэж хэлж байна. Яа тэгэл урдынхан асуудлыг шийдээгүй юм байж шууд ирээдүйдээ санаа зовоод ингээд байх юм өөрчлөлт хэцүү байх болно гэдгийг ойлгуулж байна. За би тэгээд дараа нь энэ үзэрнөөс би сайн олж агаад 3 үзэр гаргая. За өнөөдөр хоньны ордны саранд бясалгал хийснээрээ хүмүүс яаж нөлөөлөх үү гэхээр хоньны ордныхан бол маш их эрч хүчтэй, хоньны ордныхан өнгөрсөндөөгөө зуралддаг. Хоньны ордныхан хит их ирээдүйдээр очдог. Хоньны ордныхан бол яг өнөөдрөөр амьдардаг. Тийм учраас тэдний эрч хүчийг бас тэдний альваг харах зүйлийг маш өөдрөгөр хардаг. Тэр байдлыг бас өөртөө татаж чадах болно гэдэг сэтгэлээрээ за би 3 өдөр сууглая. За таахан. За жоохон тиймэрхүү зүйлүүд гарсан болохоор би дахиж сууглая. За хэцүү зүйлүүд гарч ирээд байна. Тийм учраас би гайгүй болтон сууглая. За маш их зүйлүүд гарч ирж байна. За одоо л гайгүй болж байна. За би нэгээр нь ингээд гарсны дараалалаар нь хэлээ явъя. За хамгийн эхлээ юу гарсан бэ гэхээр энэ видеог үзэж байгаа хүмүүс яг одоо амьдралдаа болохгүй байгаа, дутагдж байгаа тэр зүйлдээ хамаг анхаарлаа хандуулсан байна. За би сайн харуулъя. Ерөөсөө ингээд цаашаа хараад ийм зүйл болохгүй байна, тийм зүйл болохгүй байна, ийм зүйл хэцүү байна, тийм зүйл хэцүү байна гэсэн ерөөсөө болохгүй байгаа тэр асуудалтай хамаг анхаарлаа хандуулсан байна. Тэгээд түрүүний үзрэн дээр гарсан өөрийнхөө анхаарал төвлөрөлтийг
юу бодож чинь тэрэндээ маш сайн яг хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэл болохгүй зүйлдээ анхаарлаа хандуулаад байх юм бол тэр зүйлэл татна гэдэг зүйлийг баталж гаргаж ирж байна. За энэ харц цагаан палаж өмсөн эмэгтэйг харуулж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд хин нэг нь өөрт нь шудраг бас хандсан байж болох. Хин нэг нь өөрт нь худлаа хийсэн гэхээс илүү баг илүү тийм хуурсан ямар ч байсан тийм буруу зүйл хийсэн үлийн үртэй гэж ойлгож болохоор тийм зүйл хийсэн. Тэрнээс болоод бас өөрөө чи яг одоогийн байдлаас ийм байдалтай байгаа гэдгийг харуулж байна. За дараа нь юу гэсэн бэ гэхээр энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийг энэ заанаар төсөөлөн харуулсан байна. Заан ямар учиртай вэ гэхээр мэдээж хамгийн том амьтан, хамгийн хүнд амьтан тийм болохоор яагаад хүнд энерги тээж байна? Энэ дөрөвний хөзрөн дээр гарсан энэ 3 шонгийн модыг татаад байгаа. Яагаад хүнд энерги тээж байна гэхээр өөрийнхөө дотн үнтэйгээ холбоотой, дотн үн өөртөө бас тийм шудраг харьцаагүй өөрийн чинь гаргасан сэтгэл шиг тийм сэтгэлийг гаргаагүй тийм болохоор маш их хүнд энерги тээж явж байна. За тэрнээс гадна энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд энэ зааны тугуулаас гарч ирсэн байна. Хүүхдтэйгээ амьдардаг нөхрөөсөө салсан ч юм уу тий эсвэл нөхрөөсөө салаагүй ч гэсэн нөхөр нь өөртөө маш тийм тэгш харьцаатай биш байгаа байдлыг харуулж байна. Энэ бүхнээс болоод магадгүй юм хүнд энерги мэдрээд иж болох юм. За мэдээж өөрийн чинь хүсэж байгаа зүйл бол сэтгэл санааны байдал чинь тайван байх. Тийм зүйлийг л хүсэж чинь. За энэ видеог үзэж байгаа хүмүүс бол хоолойны үрд маш хэцүү байна. Миний хоолой сөөж эхэлж байна. За яагаад гэвэл сэтгэл дотор нь маш хэцүү зүйлүүд байгаа. Тэрийг гаргаж ерөөсөө хэлэхгүй байна. Хэлмээр санагдаад байгаа боловч хэлж чадахгүй тэрнтэй ч холбоотой. За энэ хүмүүсийн хувьд бол ер нь энэ видеог үзэж ихэнх хүмүүсийн хувьд бол амьдралдаа учиргүй тансаг сайхан зүйлийг хүсээгүй хамгийн гол нь сэтгэлийн амар тайван байдал тийм зүйлийг л хүсэж байна да. Тэнцвэртэй байдлаа олж ямар нэгэн зүйлд хитрхи их ингэж сэтгэлээ зовоолгүй нам жим тайван тухтаал амьдрахыг хүсэж байгаа тийм хүмүүс ихэнх нь байна гэж ойлгож болж байна. За энэ видеог үзэж байгаа хүмүүс сэтгэл санааны хувьд бас маш тийм зөөлөн гэхэд хэцүү дунд зэргийн ямар ч байсан тийм дунд зэргийн байдлыг ямар ч чиртэй ихэр учиргүй амир хямралд орохгүй тэгсэн мөртлөө учиргүй маш тийм хүчтэй бас тийм байж чадахгүй яг тийм дунд зэргийн байгаа хүмүүс ихэнх нь байна гэж харж байна. Тийм болохоор энэ хүмүүс маань ямар нэгэн зүйлийг болох бах, бүтэх бах гэдэг итгэлээ бол алдаагүй байна. Гэхдээ яг хичнээн өөрөө бодсон ч гэсэн болохгүй байна. Нэг байрандаа байгаад байна, хөдлөхгүй байна гэдэг зүйлийг харуулж байна. За энэ бол яг өөрийн чинь байдлыг харуулж байна. Түрүүний миний хэлсэн юун дотор толин дотор ингэж тэнгэрийг харуулсан байна. За энэ бол дээрээс ямар нэгэн туслалцаа ирэх болов өөрийн чинь бодсон зүйл биелэх болов гэж тэгж харсан байгаа хүлээлттэй байдлыг харуулж байна. Гэвч энэ байдал ерөөсөө болохгүй байна. Гэхдээ итгэл ерөөсөө алдаж болохгүй. Яагаад гэвэл өдрний энэ нөгөө талд нь үлдсэн байгаа зүйл дээр юу гарсан бэ гэхээр энэ байдал чинь цэгцрэх болно. Энэ байдал чинь жоохон л цаг хугацаа орно. Нэг их цаг хугацаа орно гэж харахгүй байна. За би тэгээд дараагийнхаа энэ сартай жижиг өдрнөөсөө нийтэд нэг мессеж өгч байна. Вау. За юу гэсэн бэ гэхээр энэ видеог үзэж байгаа ихэнх хүмүүс маш гоё тийм сүнслэг, гайхалтай тийм сайхан энергитэй хүмүүс гэж гарч ирж байна. Зарим хүмүүсийн сэтгэл санаа нь маш гоё эдгэрч байгаа. Сэтгэл санаа чинь эдрэг туссан баяр баясгалантай байдал орж ирнэ гэдгийг ойлгож сэтгэлээ өвдөх биш харин сэтгэлийн эдгэх тал дээр илүү анхаарлаа хандуулаарай. Тэгээд энэ видеог дуустал нь үзсэн бол өөртөө ерөөл хэлнэ. Энэ ерөөл нь юу гарсан бэ гэхээр
миний чичиргээ давтамж, миний энерги өсөж байна гэдэг маш сайхан ерөөлийг хоньны ордны бүтэн сараар хэлэх нэ. За тэгээ та нартай жоохон ч гэсэн тус болсон байх гэж найдаж байна. Хоньны ордны бүтэн сарны бясалгалд өнөөдөр орохыг хүсвэл доор коммент хэсэгт оруулах миний инстаграм линкээр ороод над руу найзын хүсэлт явуулаад хувь чат бичээрэй. За та нартай сайн сайхан бүхний хүсье өрөө. Баяртай.